지난 시간은 면역과 질병에 대해서 알아봤다면 오늘은 암과 면역이라는 주제로 함께 이야기해 보겠습니다. За түрүүчийн 7 хоногт дархлаа болон ужиг өвчлөлүүд гэсэн сэдвээр хуваалцсан. Харин энэ удаа дархлаа болон хавдар гэсэн сэдвээр хуваалцах гэж байна. 예, 먼저 질문 하나 드리면요. 어떤 사람은 암에 걸리고 어떤 사람은 평생 왜 암에 걸리지 않을까요? За эхлэхийн өмнө асуулт тавьмаар байна. Ямар хүн ингэж хавдар тусаад ямар хүн насан туршдаа бас хавдар тусахгүй өнгөрөөд байдаг юм болоо. 같은 음식을 먹고 또 같은 환경에서 생활을 해도 결과가 다를 수 있습니다. За адилхан хоол иддэг, адилхан нөхцөлд амьдардаг хэрнээ үр дүн нь өөр байх боломжтой. 예, 한국에서도 3명 중에 1명은 평생 한 번 암을 경험하는 시대가 됐습니다. За солонгос ч гэсэн одоо 3 хүн тутмын нэг нь одоо хавдар тусах юм магадлал бүр ихсэж байна. 예, 통계를 보니까 몽골도 4명 중에 1명은 암을 경험한다고 알고 있습니다. За судалгаач гэсэн харахад Монголд ч гэсэн одоо хавдрын өвчлөлийн тоо хүнийхээ тоотой харьцуулбал өндөр байна гэж одоо сонссон. 예, 몽골 또한 암 발생률과 암 사망률이 매우 높은 나라이고 특히 간암 진단율이 높다고 알고 있습니다. За судалгаагаар юу гэж бид нар уншиж байгаа гэхээр Монголд илэгний хавдрын өвчлөл нэлээд өндөр хувьтай. Дээрээс нь илэг гэхгүй хавдар онцлогдохдоо нагц барал нэлээд өндөр байгаа тухай одоо судалгаагаар харуулсан байдаг. 네, 암은 더 이상 이제 남의 이야기가 아닌데요. 희망적인 사실도 있습니다. За хавдар бол одоо бусдын тухай яриа биш те. Ямар ч гэсэн бас ийм байлаа ч гэсэн найдвар бас байгаад идэг болсон байна. 예, 우리 몸은 매일매일 비정상적인 세포를 만들지만 대부분 암으로 발전하지는 않습니다. Бидний бие өдөр тутам одоо байх ёсгүй энэ эсийн хувирлууд бидний бие дотор явагдаж идэг. Гэхдээ тэдгээр нь бүгдээрээ хавдрын эс болчихдоггүй. 왜냐하면 우리 몸에는 암세포를 찾아서 제거하는 면역이라는 시스템이 있기 때문입니다. За яг гэвэл хавдрын эсийн одоо үүсэл бий болонгууд тэрийг очиод хоригилж устгаж идэг дархлааны систем гэж одоо бидэрт байгаа байхгүй юу? 중요한 것은 암세포가 생기느냐가 아니라 우리 몸의 면역이 그 암세포를 잘 제거하느냐입니다. За гол асуудал нь хавдрын эс үүсэх явдал бус тэр үүсээд байгаа хавдрын эсийг хориглон устгаж чадаж байна уу бидний дархлаа. Энэ нь хамгийн чухал юм. 예, 오늘은 암이 어떻게 생기고 또 면역이 어떤 역할을 하고 또 건강한 식생활과 영양 관리가 왜 중요한지 알아보겠습니다. За өнөөдөр хавдрын одоо эсүүд яаж ажиллаад байгаа, дархлааны эсүүд нь бас яаж ажилладгийг, за энэ нь хоол хүнсний асуудалтай яаж холбогддог юм бэ гэдэг талаар холбож үзэх болно. 네, 암은 왜 생길까요? 많은 분들이 암이 갑자기 어느 날 생겼다고 말합니다. За хавдар яагаад үүсдэг вэ? Хавдрын эс нь гинет одоо үүсчихдэггүй маа. 하지만 사실 암은 하루아침에 생기는 것이 아니고 오랜 시간에 걸쳐서 만들어진 것입니다. За хавдрын эс бол ганцхан өглөөний тий одоо нэг гинти тохиоллоор бий болчихдоггүй. Маш урт удаан хугацааны явцад бий болдог. 우리 몸은 매일 수천 개의 비정상적인 세포, 그러니까 돌연변이 세포가 만들어진다고 합니다. За бидний бие дотор өдөр тутам одоо хэдэн зуун одоо сая мянгаараа тийм ээ хувирсан эсүүд, мутац эсүүд бий болж идэг. Өөрөөр хэлбэл энэ зохисгүй эсүүд. 네, 건강한 분은 크게 걱정하지 않아도 되는 것이요. 우리 몸의 면역세포가 이런 비정상적인 세포를 발견하면 바로 제거를 합니다. За эрүүл хүний хувьд бол энэ санаа зовох зүйл багт биш. Ягаад гэвэл дархлааны систем одоо хэвийн учраас ийм эсүүд үүсэх тоолонд очиод устгаад хориглоод арга хэмжээ авчихдаг байна.
예, 그런데 문제는 면역력이 약해졌을 때입니다. За гэтэл асуудлын одоо нөгөө гол зүйл нь дархлааны байдал маань муудах үед, унах үед. 나이가 들고 스트레스가 많고 잠이 부족하고 영양 상태가 나빠지면 면역세포가 감시를 하는 능력이 떨어집니다. За нас явах тийм ээ стресстэх, нойр буудах, за бас маш их ядрах тийм энэ үед дархлааны эсийн хүч нь одоо нөгөө хэвийн ажиллах тэр байдлаас хэдэн одоо хувиар доошоо болж ирэх нь. 예, 원래는 제거되어야 되는 이런 비정상적인 세포가 살아남아서 계속 증식하게 됩니다. За тэгтэл нөгөө устгаж явах хэвээр хэвийн бус эсүүд маань нөгөө дархлааны эс маань хүчгүй болоод ирэхлээр хориглогдох тэр устгагдах зүйл рүү орохгүй байгаа учраас үлдээд тэгээд одоо хүн төлжөөд юу гэдгүүлээ хуваагдалд ороод өсөд ирдэг байна. 예, 그것이 결국 종양이 되어서 암으로 발전할 수 있습니다. За тэгээд тэр нь одоо бөөгнөрсөөр эцэст нь одоо ургацах шиг байж яснаа хавдар болж хувирдаг байна. 네. 운이 나빠서 암이 생긴다는 것보다는 면역이 오랫동안 제 역할을 못했기 때문에 나타나는 결과라고 생각하면 됩니다. За бие муу учраас хавдар туслаа гэдгээс илүүтэй биеийн одоо дархлааны систем маань хэвийн ажиллаа хийх чадхааргүй болсон учраас ийм одоо дайралтанд орж хавдрыг сүслээ гэж харах нь илүү зөв юу болж байгаа юм. үзэл. 예, 그래서 평소 면역 관리가 아주 중요합니다. За тийм учраас насан турш дархлааны одоо зохицуулалт гэдэг зүйлийг өөрийн бие организмд авч байх нь маш чухал байна. 네. 앞에서 암이 하루아침에 생기는 병이 아니라고 말했죠. За түрүүн хэлсэн шүү дээ нэг л өглөө босоод ирэхэд хавдар үүсчихдэг юм аа гэж. 네. 암세포가 하나 생겼다고 또 바로 암이 되는 것도 아닙니다. За тэгээд мөн хавдрын нэг ис одоо миний биед үүслээ гэхэд тэр нь шууд одоо хавдар болох бас юм боломжгүй. 암세포가 우리 면역을 피해서 계속 살아남고 증식하면서 서서히 암으로 발전합니다. За дархлааны эсийн одоо ажиллагаагүй хэсэг рүү нуугдмал байдлаар тий одоо шилжсээр энэ хавдрын эс чинь нуугдмал байдлаар оршиж явахдаа нэлээд урт удаан хугацаанд одоо хуваагдал явагдаад одоо хувирдаг байна. 예, 놀라운 건요, 암세포 하나가 1cm 크기의 암이 되는데 걸리는 시간은 10년이라고 합니다. За тэгээд цочродмоор зүйл нь те 1 см болтлоо одоо өсөхөд хавдрын эсэнд 10 жил шаардлагдаг. 이렇게 암이 오랜 시간에 걸쳐서 만들어지는 질환입니다. За ингэж одоо урт удаан хугацаанд төлж юу хуваагдалт явсаар байгаад хувирдаг байна. 네, 1cm가 된 이후에는 성장 속도가 엄청 빨라져서 2cm가 되는 데는 1년밖에 걸리지 않는다고 합니다. 1 см болсон хойноо бол хавдрын эс дахиад 1 см болохдоо бүр хурдсаад ирдэг. Тэр үедээ 1 жилийн дотор гэхэд л ерөөсөө өсчдөг байна. 네, 1cm 그 크기의 암 안에 암세포가 10억 개가 들어있다고 합니다. 1 см одоо хавдрын одоо тэр жижигхэн ургацаг дотор 1 тэрбум хорт хавдрын эс агуулгаддаг гэж үздэг байна. 예, 그래서 암이 나타나기 전에 증상이 나타나기 전에 정기 검진을 해서 조기에 발견하는 것이 중요합니다. Тийм учраас одоо энэ хамтрын эс одоо эрт илрүүлгээр тий өсөхөөс нь өмнө илрүүлж одоо эмчлэх нь хамгийн чухал байна. Ихэнх 예, 또한 조기에 발견하는 것도 중요하지만 암세포가 잘 자라지 못하도록 면역을 건강하게 유지하는 것이 더 근본적인 관리라고 할 수 있습니다. За мөн ингэж эрт илрүүлгээс орохоос гадна бас энэ хамтрын эсийг өсөж чадхааргүй болгож өөрсдийн эрүүл мэндэд сахих нь угаасаа их чухал. 예, 우리 몸의 면역이 암세포를 어떻게 찾아내서 제거할까요?
За бидний бие дотор яаж тэр хавдрын эсийг илрүүлээд очиод устгаад идэх юм болоо? 예, 우리 몸의 면역세포의 역할을 한번 알아보겠습니다. За бидний бие дэх одоо тэр дархлааны эсүүдийн үүргийг дээр нэг удаа харцгаая. 예, 우리 몸의 면역은 혼자 싸우는 것이 아니고요. 어, 축구팀이나 군대처럼 네, 각자 맡은 역할이 다 있습니다. За бидний бие дэх дархлааны гол эсүүд ерөөсөө ганцаараа ажилтдаг. За энэ чинь нэг хөлбөмбөгийн баг шиг те эсвэл цэргийн зохион байгуулалт шиг бие биентэйгээ уялдаж хамтарч ажилдаг ийм эсүүдийн одоо зохион байгуулалт байдаг. 예, 먼저 NK 세포, 자연 살해 세포입니다. За түрүүлээд NK эс гэж байна. За энэ бол хамгийн түрүүнд хамтран эсийг устгадаг байглаасаа бидэнд байж идэг оршин байдаг эс. 네, 암세포를 발견하면 가장 먼저 달려가서 공격을 하는 특수부대라고 생각하면 됩니다. За тэгэхээр хамтран эс одоо үлрэрлэл бол хамгийн түрүүнд очиод довтлогоогоо эхлүүлдэг одоо энэ довтлогч эс байна. 네, 다음은 대식세포인데요. 몸속을 돌아다니면서 청소부처럼 죽은 세포, 세균, 암세포 이런 것들을 청소하는 역할입니다. За дараагийнх нь макрофаг буюу за энэ бол одоо бүх биеэр ингээд яг нөгөө цэвэрлэгээний ажил хийж байгаа тоос сорогч шиг тийм ээ цэвэрлэгч шиг хавдрын эс болон хувирсан эс болон гатны одоо байх ёсгүй эсүүд байх юм бол тэднийг очиод устгадаг байна. 네, 수지상 세포는 암세포를 발견하면 여기 저기 있다 이렇게 다른 면역 세포들한테 막 떠들면서 알려줍니다. За дендрит эс гэж байна. За энэ бол энэ тэмдгээр явж байгаа хавдрын эс юм уу одоо муу эс таарлаа гэвэл мэдээллийг дамжуулдаг байна. 예, 그러면 T세포가 정확하게 암세포를 찾아서 공격을 합니다. За тэгээд TS тэр нөгөө мэдээллийг аваад нөгөө хамтран эс рүү довтолж эхэлнэ. 예, B세포는 항체를 만듭니다. 그래서 다른 면역세포들이 더 잘 발견해서 처리할 수 있도록 예, 도와줍니다. За B эс гэж байна. За энэ бол эсрэг биеийг үүсгдэг. Өөрөөр хэлбэл бусад эсүүд ингээд танихын тулд энэ эс бол хортой одоо энэ устгах юм байна. Бусад эсүүд танихад ийм эсрэг бие үүсгэж өгдөг байна. 예, 이렇게 면역 세포들이 서로 팀워크를 발휘해서 이렇게 암세포를 살아남지 못하게 예, 합니다. За ингэж дархлааны эсүүд одоо яг багаар хамтдаа ажиллаж энэ хавдрын эсийг одоо амьдрч чадхааргүй болтол зохион байгуулалтаар довтолдог байна. 예, 면역 시스템이 잘 유지되려면 영양과 면역 관리가 중요합니다. За тэгэхээр бидний биеийн дархлааны систем маань зөв байхын тулд одоо бидний дархлаа болон шимт хижээл амин дэмий хангамж их чухал байна. 예, 암은 단순히 종양만 커지는 그런 질환이 아니고 우리 몸의 면역을 떨어뜨리고 영양 상태도 악화시키고 회복하게 하는 힘도 약하게 만듭니다. Хавдрын одоо өвчлөл бол зөвхөн дархлааны эсийг сулруулад биеийн организмыг сулруулад зогсохгүй нөгөө буцаагаад эмчлэгдэх тийм ээ сэргэх тэр байдлыг бүгдийг доройтуулдаг. Ер нь бол бие эрхтэн системийг доройтуулдаг юм аюултай өвчин. 암 치료를 수술이나 항암 치료만 하는 것이 중요한 게 아니라 반드시 영양과 면역을 함께 관리해야 합니다. Тэгэхээр хамтран эмчилгээ маань зөвхөн одоо энэ хагалгаа эсвэл хийм туяа эмчилгээнүүд хийгдээд болдго юм биш. Яг энэ эмчилгээнийхэн хийж байгаа заавал энэ шимт хижээл амин дэм за тэгээд энэ дархлааныхаа зохицуулт асуудлыг заавал хамт ингээд харгалзан авчих хэрэгтэй. 예, 주변에 지인이나 뭐 가족분들, 암 환자분 치료하고 계시는 분들도 있을 텐데요. 식욕이 떨어지고 체력도 약해지고 영양 부족이 생기기 쉽습니다. Та бүхний эргэн тойронтой одоо магадгүй хамаатан сад найз нөхөд таньдаг хүмүүс донд ийм хамтран өвчлөлтэй хүмүүс байгаа баха. Тэгээд тэдний биеийн организмыг харуул турж эсэж जैन, хоолнд домуу болж जैन, дархлааны уналттай байна гэд олон янзын шинж тэмдгүүдийг харуулж байгаа.
당연히 효과가 떨어지고 회복도 더 늦어집니다. За мэдээж одоо эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн одоо маш удаан эмчлэгддэг. Тэгээд хүн сэргийлдэх байдал нь ч гэсэн маш уддаг. 예, 암 치료를 할 때 암 환자는 단순한 그 치료보다는 몸 전체를 통합적으로 관리를 해야 합니다. Тэгээд хамтран эмчилгээ зөвхөн тэр хавдар зориулсан эмчилгээг л аваад тах бус ерөнхий бие организмын тэр бүхий л одоо нөгөө шим тэжээл болон дархлааны асуудлыг заавал авч үзэх хэрэгтэй болчтой. 네, 그래서 솔루션이 필요한 것입니다. За тийм учраас одоо энэ заавал ийм шийдэл гарц хэрэгтэй. 예, 우리가 앞서서도 그 면역계 질환에 대해서 배워봤죠. За бид нэр түрүүчийн 7 хоногт энэ дархлааны үйл ажиллагаа алдагдвал одоо яадаг вэ гэдэг тухай үзсэн шүү дээ. 이 면역은 무조건 높은 것보다 정상적으로 면역을 유지하는 것이 중요합니다. За дархлаа ер нь өндөр байх хэрэгтэй гэхээс илүүтэй дархлаа яг хэвээ байх хэрэгтэй. Энэ зохицуулагдсан байх хэрэгтэй байхгүй юу? 너무 약하면 또 뭐 류마티스나 갑상선 질환, 자가 면역 질환, 알레르기 질환 같은 것이 생길 수도 있죠. За дархлааны үйл ажиллагаа унаад байх юм бол тэ алдагдах юм бол одоо энэ олон хавдар болон аутизм, харшил, шалтгаан тодорхойгүй өвчтөнүүд гэдэг гараад ирдэг байна. 예, 뭐 또한 만성 질환이라든지 치료가 쉽지 않은 그런 질환들, 원인을 알기 어려운 그런 질환들이 면역 불균형과 관련이 있는 경우가 많습니다. За тэгээд эмчилгээгээд хүндрэлтэй өвчин, эмийн гаж нөлөөлөлттэй өвчнүүд бий болох тэ эдгээр зүйлсүүд нь одоо дандаа энэ дархлааны үйл ажиллагаа алдагдaltaнтай холбоотой байна. 그래서 정상적인 면역 균형을 유지하는 게 아주 중요합니다. За тийм учраас одоо хэвийн дархлааны байдал үнэхээр одоо зохицуулсан байдлаар авч явах нь их чухал байна. 암 치료를 받는다고 해서 암세포가 무조건 없어지는 것은 아닙니다. За хавдрын эмчилгээ хийлгсэн гээд одоо тэр хавдрын эс маань арилжиж байгаа юм биш ээ. 수술은 암을 제거하는 데 제일 좋은 방법이지만 눈에 보이는 암만 제거하는 겁니다. За одоо хавдрын наалгаа гэж хийлэгдэг тийм. Тэр нь одоо нүдэнд харагдаж байгаа хэсгийг л тайраад авчиж байгаа байхгүй. Тэрнээс биш одоо яг бүр үнцээр нь арилгацсан гэсэн утга бол биш. 또 항암 치료와 방사선 치료는 암 세포를 공격을 하는데 그 과정에서 또 정상 세포와 이런 면역 세포가 함께 영향을 받습니다. За хийм эмчилгээ цацраг туяа эмчилгээнүүд бас ингээд хавдрын эс рүү дайрч байгаа эмчилгээ хийгддэг. Гэхдээ энэ эмчилгээ маань давхар нөгөө эрүүл дархлааны эсүүдийг хамттан ингээд бас нөлөөлөөд муугар нөлөөлөх юм шалтгаан болчдөг. 네, 그렇기 때문에 많은 환자분들이 피로해지고 식욕이 떨어지고 또 감염이 될 수 있는 그런 환경에 노출이 됩니다. За тийм учраас олон өвчтнүүд одоо турж эцэгтэй, жин алдах, за хооллолт муу болох, за эсвэл одоо илэгний өрөвсөл буюу илэгний өөрчлөлтөнд ороод илэг дийлэнээс болоод тэр бүр дарамтлагдах ийм байдал нь ийм хордлогын нөхцөлд ордог байна. 그래서 암 치료하는 것하고 동시에 몸이 회복할 수 있는 힘을 키워줘야 되는데 영양요법이 그 예가 될 수 있습니다. За тэгэхээр энэ эмчилгээнийхээ хажуугаар хоол тэжээлийн эмчилгээ гэж бараг хэлэхээр ийм одоо аргыг заавал авсаргах хэрэгтэй байдаг. Тэгжээж одоо эдгэх чадвар болон нөгөө эсэргүүцэх байдал нь сайжрах, за хурдан нөхөн төлжих юм байдлыг бий болгож өгч байгаа юм. 그래서 균형 잡힌 자연식과 필요한 영양을 충분히 공급해주면 면역세포도 다시 제 기능을 할 수 있고 또 치료 후에도 회복이 빠르고 재발의 그런 두려움에서도 벗어날 수 있는 그런 긍정적인 효과가 있습니다. За тийм учраас одоо байгалийн гаралтай энэ хүнс хоол тэ нэмэлт бүтээгдэхүүн маань яадаг гэхээр дархлаа өөрөө
чадвараар ажиллаж чадах боломжтой болгож өгөх нь байна. Эдгэрэх чадвар нь нэмэгдэх нь байна. Хавдар дахих тэр зүйлээс урьдчилан сэргийлэх үр нөлөөг нэмэгдүүлдэг байна. 음, 우리 몸에는 스스로 회복을 하려고 하는 힘이 있습니다. За ерөөсөө бүхэн бүрд биднэрт одоо байглаасаа өөрийнхөө биеийг эдгэх гэсэн ийм хүч агуулгадчихдаг. 예, 그걸 자연 치유력이라고 하죠. 자연 치유력을 높이는 방법이 있습니다. За тэгэхээр тэрийг бол бид нар байгалийн одоо байглаасаа бидэнд өгсөн эдгэрэх чадвар гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эдгэрэх чадварыг нэмэгдүүлэх дэмжих аргууд гэж байгаа. 자연에서 얻어지는 그런 다양한 식물과 어떤 기능성 있는 그런 성분을 예, 활용해서 면역을 돕는 방법이 있습니다. За байгалийн гаралтай одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг тэр чигээр нь хэрэглэх, за дархлааны эсийг тэжээх, хүчирхэгжүүлэх, тэдэнд сайнаар одоо шим тэжээл болж чадах тэр байгалийн гаралтай органик зүйлсүүдийг хэрэглэх нэ. Тэгээд энэ дээр нь жишээлбэл одоо тэр хүнсний ногоонууд орж штэ. 두 번째는 영양 면역 요법인데요. 우리 몸에 필요한 영양을 충분히 공급해서 면역 세포가 제 역할을 하게 돕는 것입니다. За хоёрдугаарт нь одоо дархлааныхаа эсийг хооллох хэрэгтэй. Энэ нь бол хоол тэжээлээр дамжуулагдаад энэ эсүүд хооллоод өвчтэй болоод эсрэг үүсгэх чадвар сайжирж явах хэрэгтэй гэсэн үг. 예, 또 운동요법인데요. 운동을 하면 혈액순환이 되고 또 면역세포도 활동을 활발하게 합니다. За мөн дасгал 3 дугаар нь дасгал хөдөлгөөний эмчилгээ байна. За дасгал хөдөлгөөн бол хүний биеийн цусан хангамжийг сайжруулж өгдөг. За энэ үед яадаг вэ гэхээр эсүүд маань одоо хүчтэйгээр одоо илүү олуулаад дайчлаганд ороод ажиллаж чадах юм хүчийг өгж байгаа байхгүй юу? 네, 또 온열요법 체온이 적절하게 유지되면 면역세포 기능이 활발해집니다. За мөн дулаан одоо халууныг ашигласан юм дархлааны эмчилгээ байдаг. За энийг ашигласнаар дархлааны эсүүд илүү бас ингээд хүчтэйгээр ажиллах ийм өргөн фронтоор урагшлах юм боломжийг өгдөг байна. 네, 네 가지 모두 중요하지만 몸을 만드는 재료인 영양이 부족하면 면역이 제대로 작동하기 어려워서 영양 면역이 왜 중요한지 한번 알아보겠습니다. За дөрүлээ чухал. Гэхдээ энэ дотроос бас нөгөө эсийн дархлааны эсийн хувьд энэ шим тэжээл маш чухал байхгүй юу? Энэ шим тэжээл гэдэг зүйл байхгүй бол эсүүд ажиллаж хийж чадахгүй. Тэгэхээр энэ шим тэжээл талаас нь одоо хэдэн зүйлийг харцгаая. 네, 좋은 세포를 만들기 위해서는 당연히 좋은 영양소가 반드시 필요합니다. За сайн эсийг одоо миний биед бий болгож явахын төлөө одоо мэдээж сайн шим тэжээлт зүйлсийг хэрэглэх хэрэгтэй. 네, 영양 상태가 좋으면 치료 과정에서 나타나는 부작용도 줄어듭니다. За сайн хоол тэжээлийн хангамж үнэхээр миний биед байгаа өгдөөд байх юм бол одоо эмчилгээний үеэрх тэр гэмтсэн эдэс эсвэл одоо зөв бус юм үзэгдлүүд гаж нөлөөнүүд гардаг шүү дээ. Тэдгээрийг одоо маш ихээр багасгаж өгдөг байна. 네, 합병증의 위험도 낮춰주고 또 손상된 조직이 회복되는 데도 도움이 됩니다. Амжилганы дараах гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлэх нь байна. За хоргоожүүлж өгөх нь байна тийм ээ. Буцаагаа сэргэх байдлыг нь хурцсаж өгөх нь. 그래서 암 치료는 암세포를 없애는 치료와 함께 이렇게 몸을 회복시키는 영양 관리가 함께 이루어져야 됩니다. За тийм учраас одоо халдрын эсийг одоо устгах эмчилгээнийхээ хажуугаар буцаад өөрийн биеийг сэргээх дархлааны эсүүдээ хурдан ажиллагаанд оруулах ийм одоо нөхөн сэргээх хоол тэжээл нь зэрэг явах чухал байгаа. 보시는 그 이미지는 집중 면역 관리가 필요한 상황이라고 하는 그 황 박사님 책에 있는 내용입니다. За энэ бол Хуан докторийн номон дээр гарч байгаа дархлааг эрчимтэй дэмжих шаардлагатай ямар нөхцөл өвчлүүд байдаг юм бэ гэсэн юм тооцсон зүйл байгаа. 예, 우리가 평소보다 면역 관리에 더 신경을 써야 되는 경우가 감기, 독감, 대상포진 같은 질환, За бид нар одоо энгийн үеэс арай илүү би дархлаанд анхаарах хэрэгтэй үе байна да гэж харж чадах нөхцөл
тийм дохио ямар үед вэ гэхээр ханаа том уу байнга тусаад байх тий. За үүлд одоо архины ийм янз бүрийн өвчлөл бий болох. 자주 걸리거나 회복이 늦어진다고 하면 면역 상태를 체크해 보십시오. За хэрвээ одоо эмчилгээ хийхэд хэтэрхий удаашралтай нөхөн сэргэж чадахгүй байх тий. За нэг л ядаргаа ихтэй байх энэ үед дархлааныхаа байдлыг одоо мэдээж оншилж үзэх хэрэгтэй. 이 나이가 들수록 면역 기능이 자연스럽게 감소하기 때문에 정기적인 건강 관리를 해야 되고 상태를 살펴야 합니다. За нас явах тусам одоо энэ дархлааны байдлаа тогтмол хянаж шалгуулж шаардлагатай. Яг гэвэл угаасаа энэ дархлааны эсүүдийн хүчин суларч जैन тоон нь багасч जैन. За ийм учраас одоо зайлшгүй хянах хэрэгтэй болчдөг. 스트레스를 많이 받거나 피로가 계속 누적이 된다면 면역력이 저하되기 때문에 예, 꼭 본인의 그 현재 상태를 체크를 하셔야 합니다. За хүн өөрийнхөө одоо яг одоогийн байгаа нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй. Стресс ихтэй байгаа юу? За эсвэл одоо нөгөө идэрхэдээ удаан байна уу? Янз бүрийн яр шарах, эсвэл их ядарч гин үү? Эдгээр шинж тэмдгийн үед дархлааны асуудал маань нэг биш байна да гэж ажиглаж болох нь. 예, 당연히 암 환자분들은 수술 전후, 또 항암 치료 전후, 방사선 치료 전후 매우 이 중요한 시기에 면역 관리를 잘 해야 또 회복과 재발의 위험에서 벗어날 수 있기 때문에 이 면역 관리가 아주 중요합니다. За мэдээж одоо хавдрын өвчин оншин илэрсэн тэгээ мессасал хийгдэж байгаа эсвэл одоо хийм эмчилгээний өмнө болон дараа, туяа эмчилгээний өмнө болон дараа энэ хав дархлааныхаа асуудлыг заавал хавсарч ингэж хянаж тий яг биелүүлж зохицуулж явах хэрэгтэй. Тэгвэл одоо ядаж нөгөө хавдрын эс маань тарахгүй байх энэ зүйлийн аюулаас ингээд хамгаалж эхлэх юм байна. 네. 아마 강의를 하면서 이 그림은 이제 앞으로 자주 보시게 될 건데요. 황 박사님이 말씀하시는 암나무입니다. За хойшид одоо энэ хичээл суух үед энэ зургийг нэлээд олон удаа үзэх баха. За энэ бол Хуан докторийн өөрийнх нь одоо зурсан зураглал байгаа. 네, 그림을 이해하시면 쉬운데요. 나무를 보면 위에 줄기와 가지가 있고 아래는 보이지 않는 뿌리가 있죠. За зурагнаас харвал одоо ойлгоход аюу хэлбэр. За дээшээгээ иш мөчөр тэ навч гэд мод байж гэн доошогоо болохоор үндэс харагдаж байгаа. 네, 암도 이것과 비슷한데요. 병원에서 발견하는 것은 이제 눈에 보이는 그 암덩어리, 그게 이제 줄기와 가지로 표현할 수 있습니다. За тэгэхээр хамтрын эсийн одоо онцлогон дээр яг энэ шиг ингэж ажиглаж болохгүй юу вэ гэхээр бидний одоо нүдэнд харагдаж байгаа хамтрын эсийн одоо эмнэлэгт оншилсан оншилгоогоор гарч ирсэн зүйл нь энэ модны иш мөчөр навч одоо гэсэн үг байхгүй юу? 예, 수술을 하고 항암 치료하고 방사선을 해서 암을 제거를 하죠. За ингээд одоо мессасал хийлээ, хийм туяа эмчилгээ хийлээ. Ямар ч үсэн ил байгаа хэсэг дээр арга хэмжээ авцсан байна. 예, 우리가 줄기만 잘라낸다고 나무가 완전히 없어지나요? За тэгэхээр бид нар одоо зөвхөн ишийн те мөчөртэй навчтай ингээд аваа ицсэн чинь одоо хавдар байхгүй болцсон гэж харж чадхаар байна уу? 이 뿌리가 그대로 남아 있으면 다시 싹이 올라올 수 있습니다. За мэдээж одоо тэр үндэс ингээд харагдахгүй үлдчихэж байгаа учраас энэ мод дахиад ургана гэсэн утга байгаа зү тийм ээ. 예, 암도 마찬가지예요. Хавдар ч гэсэн одоо энэтэй адилхан ялгаагүй юм аа. 예, 그 그림 아래를 보면 여기 잘 보이나요? 유전 요인과 생활 습관과 환경이 있습니다. За тэр доод үндэснээс ингээд салаасан тайлбарыг харах юм бол удамшлын хөвчин зүйл одоо хавдар тусах эрсдлийг ярьж штэ тий. За орчин хүрээлэн буй нөхцөл за амьдралын хэм маяг эдгээр зүйлсүүд нөлөөлдгөө гэж байна. 예, 암에 걸리기 전에 이런 어떤 환경들을
이 치료 하시면서는 이것이 환경을 무조건 바꿔줘야 됩니다. За тэгэхээр одоо хамтран эмчилгээ хийлгэж явах үедээ одоо энэ шалтгаан болсон орчин нөхцөлийг нь мэдээж өөрчлөх хэрэгтэй. 그 황성주 박사님은 암 뿌리를 제거하고 면역층을 시멘트층처럼 두터운 면역층을 만들으라고 얘기하십니다. За тэгэхээр эмч буюу одоо ухаан доктор профессор маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ хамтран эмчилгээ хийлэгчгээд одоо дархлааны давхарга буюу өөрөөр хэлбэл дархлаагаараа та ингээд энэ үндсийг цемент шиг бүрхээд тэгээд хамгаалтын хан үүсгэх хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа юм. 예, 그래서 이렇게 암 나무를 이해하시면, 예, 음, 이렇게 좀 이해가 쉬울 것 같습니다. За ингэж одоо тийм модоор зүүрлэж хэлснийг ойлгож боломжтой. 면역을 회복을 시키려면, 중요한 재료가 필요하죠. За дархлааг одоо үнэхээр сайн байлгая гэвэл бидний биед одоо зайлшгүй хэрэгтэй, шинтгэжүүлүүд хэрэгтэй. 당신이 먹는 것이 바로 당신입니다. 이런 말이 있습니다. За таны эзэн зүйл таны биеийг одоо бүтээдэг та өөрөө бий болдгоо гэж хэлсэн үг байдаг шүү дээ. 예, 우리 몸을 이루는 세포의 재료는 우리가 매일 먹는 음식이 소화되고 흡수가 돼서 세포가 됩니다. За бидний биеийг бүтээж байгаа эсүүд нь бидний идэж байгаа зүйлээр дамжуулагдсан одоо боловсруулагдаад шимэгдээд тэгээд эс болж хуурж байгаа байхгүй юу? 예, 건강한 세포를 만들고 싶으세요? 그럼 먼저 좋은 재료를 공급해 주세요. За хэрвээ та сайн эсээр одоо өөрийн биеийг үнэхээр бүтээе гэж хүсэж ивэл сайн хүнсийг мэдээж хэрэглэх хэрэгтэй. 어, 우리 몸에 세포가 계속 생기는 그 주기가 예, 여기 그림에 보시는 건데요. 아마 이제 강의를 들으면서 요거는 자주 얘기를 예, 듣게 될 겁니다. 그림에 보시는 것처럼 어, 소화기 점막은 3일 만에 새로운 것으로 교체됩니다. За биеийг бүрдүүлдэг эсвэл өдөр бүр тасралтгүй одоо шинчлэгдэж идэг, нөхөн төлжж идэг. За жишээлбэл хоол боловсруулах одоо замын салт бүрхүүл нь 3 хоноход шинчлэгдэж төлждөг байх нь. Хоолтой бид нар энэ хичээлээр дамжуулаад энэ тоонуудыг байн одоо бас харах болно. 예, 피부는 28일, 적혈구는 120일, 뼈는 280일에 걸쳐서 끊임없이 새로운 세포로 교체됩니다. За архины эсийн шинжилэл 28 хоногт нөхөн төлжилтөд явжээд цусны улаан эсийн шинжилэл 120 хоног тутамд шинчлэгдэж байна. Ясны эсийн шинжилэл нь 280 хоног тутамд шинчлэгдэн нөхөн төлждөг байна. 예, 오늘 어떤 음식을 드셨나요? 여러분이 드신 그 음식이 앞으로 만들어질 세포의 그 재료가 됩니다. За өнөөдөр та ямар хоол идсэн бэ? Яг тэр хоол чинь одоо таны дараа энэ хоног өдрүүдэд нөхөн төлжигдэх эсийн хүнс нь болох юм аа. 예, 좋은 세포가 만들어져야 좋은 조직이 되고 좋은 장기가 되고 건강한 면역력을 유지할 수 있습니다. За сайн хүнсний зүйл идчихэж бид нар сайн эсийг бий болгоно. Сайн дархлааны зохион байгуулалтыг хүчрэх системийг бий болгоно. Сайн одоо эд эрхтэн системийг одоо үүсгэнэ гэсэн үг. 예, 건강하고 싶으시죠? 그러면 먹는 습관을 바꾸면 됩니다. За та эрүүл байхыг хүсэж байгаа үстэй. Тэгвэл та идэж байгаа зуршлаа одоо дадлаа солиход л болно. 네, 황성주 박사님의 저서 생식의 신비 생식이 유전자를 바꾼다. 이것이 몽골에서도 번역이 되어서 네, 보고 계시죠? За энэ профессорын бичсэн ном байна. Амьд чимтгоор генийг өөрчилдөгөө гэсэн энэ ном монгол хэлээр орчуулагдаад аль хэдийн та бүхэн гар дээр байгаа. 예, 저도 이 내용을 읽을 때는 정말 놀랍고 신비하더라고요. За би ч гэсэн өөрөө энэ номыг унших болгонд одоо үнэхээр гайхдаг, бас ерөвсөө санагддаг. 예, 최근 의학계에서는 후성 유전학이라고 하는 것이 있습니다. Үсэн юу ч юм.
후성 우리가 먹는 음식하고 생활 습관이 음, 좋은 유전자에 음, 좋은 영향을 네, 음, 이렇게 좋은 유전자를 만들 수 있다는 거. бидний идж байгаа хоол, бидний одоо хэрэглэж байгаа бүх зүйлс маань одоо сайн генийн одоо өөрчлөлтийг өсөлтийг бий болгож өгдөгөө гэж. 예, 특히 중요한 것은 P53 암 억제 유전자입니다. За ялангуяа одоо хавдрын эсийн эсрэг яг ажилдаг P53 гэдэг одоо яг ийм дархлааны эс байгаа байхгүй юу? 네, P53 암 억제 유전자는 손상된 세포나 비정상적인 세포가 자라지 못하도록 막아주는 매우 중요한 역할을 합니다. За B53 энэ эс бол ерөөсө хавдрын эс болон гаж одоо бидний бид байхсгүй эсүүд үүсвэл тэдгэрийг одоо устгаж тэдгэрийг өсөж хуваагдалд орохооргүй болтол нь эсэргүүцэж идэг ийм эс байна. 예, 책에 있는 그대로 제가 읽겠습니다. P53 억제 유전자는 80% 정도의 모든 암을 억제시킬 수 있습니다. За номон дээр бичгийн дагуу би яг хэлж өгье. B53 эс маань одоо биеинд үүсэх 80 хавдрын эсийн 80 орчим хувийг хориглож өгдөгөө чадвартай эсэ гэж. 더 놀라운 것은 생식이 이 암 억제 유전자 P53의 활성을 돕는다고 합니다. За илүү гайхалтай зүйл нь энэ B53 гэдэг энэ гений эсийг одоо хамгийн сайн хоол нь болдог тэр хоол нь одоо энэ амьд шимт хоол байгаа байхгүй юу? 예, 그래서 생식을 드시면 암 예방과 또 건강한 세포를 유지하는 데 도움을 줍니다. За тийм учраас амьд шимт хоолыг байнга хэрэглэх нь энэ P53-ийнхаа хавдрыг эсэргүүцдэг дарангуйлагч энэ генийг үнэхээр сайн болгож өгч энэ дээр нь урьдчилан сэргийлж чадах нэ гэсэн утга болох юм. 예, 그래서 우리가 매일의 식습관이 아주 중요하고 생식이 그래서 네, 정말 놀라운 예, 식사입니다. За тийм учраас одоо өдөр болгоны бидний идж байгаа хоолны хэм маяг одоо их чухал дадал зуршил чухал байна. Ялангуяа энэ одоо амьжимт хоолоор хооллох нь бидний генд энэ P53-гийн генд одоо маш их чухал нөлөөтэй байна. 예, 계속 영양이 중요하다고 얘기했죠. За бид нар одоо байнга л хэлж дээ тийм ээ шингэжэл ерөөсөө маш чухал шүү гэж. 예, 해밀리 헬스에서는 영양 면역 관련해서 DNA 시스템이 있습니다. За Hamilton эрүүл мэндийн энэ одоо бодлого дотор шимт хижээл буюу дархлаатай холбоотойгоор DNA гэдэг хөтөлбөр байдаг. 예, DNA 하면은 유전자를 생각할 텐데요. 유전자가 아니라 건강을 관리하는 세 가지 원칙입니다. За DNA гэвэл одоо бид нар нөгөө гений тухай бодох бах тийм ээ генетик гэдэг ойлгох бах. Гэтэл энэ тухай биш. Энэ бол D үсэг N үсэг A үсгээрээ одоо тайлбарлагдах юм үг байгаа. 예, D는 디톡스로 몸의 노폐물하고 불필요한 물질을 정리합니다. За D буюу детокс хоргоожуулалт бидний бие дэх одоо бохирдол тэ хэрэгцээгүй зүйлсүүд тэдгэрийг одоо бүгдийг хоргоожуулдаг хөөдөг энэ үйлчилгээ байна. 네. N은 뉴트리션으로 우리 몸에 꼭 필요한 영양소를 균형 있게 공급해주면 건강한 세포와 면역 세포가 만들어집니다. За N болохоор nutrition буюу шимт хижээлийн тухай хэлж байгаа бөгөөд бидний эсүүд ялангуяа эрүүл эсүүд бий болох тэр бүх одоо амин дэмүүдийг шимт хижээлийг нөгдгөө гэсэн санаа. 예. 그리고 A는 액티베이션이라고 해서 이제 충분한 영양이 공급이 됐고 이것을 활성화시켜서 활력 있게 해주고 면역력을 유지하게 해줍니다. За A болохоор activation буюу идэвхжүүлэл бодисын одоо солилцоо бие организмын одоо бүх үйл ажиллагаа идэвхжих тухай ярьж байгаа. Шимтгийлэлээр хангагдаад ирэнгүүтээ хүчтэйгээр ажиллахаас гадна дархлааны системийн бүх одоо хэсгүүд илүү хүчтэй болоод ирнэ гэсэн санаа юм.
네, 디톡스해주고 영양을 채워주고 활성화되게 해주는 것이 이 DNA 시스템입니다. 예, 해밀리 헬스가 이렇게 이 원칙을 바탕으로 해서 영양 면역 솔루션을 제안하고 있습니다. За тэгэхээр биеийг хоргоожүүлээд шим тэжээлээр хангаад бие организмыг нь идэвхжүүлж байгаа бодис солилцооны үйл ажиллагааг сэргээж байгаа энэ явдал хөтөлбөр маань хэмэллигийн одоо бүхий л үндсэн бүтээгдэхүүн бүрийн үндсэн үйл ажиллагаанд одоо суурь болгосон ийм одоо хөтөлбөр байгаа юм. 예, 건강한 세포를 만들기 위해서 좋은 영양이 필요하다고 했죠. 산삼배양근 생식은 한 가지 영양소만 채워주는 게 아니라 곡류, 채소, 과일, 뭐 버섯, 균사체 이렇게 101가지, 101가지의 자연 식품을 균형 있게 담아서 완전 영양식이라고 할 수 있습니다. За тийм учраас одоо жишээлбэл хүн орхиодын бэлтгэлтэй энэ амьтын хоол. Энэ хоол нь ганцхан төрлийн юм уу одоо ийм найрлагатай бос. Энэ дотор 101 төрлийн мөг, хүнсний ногоо, жимсгэн, за эслэгүүд, далайн ургамлууд орсон байгаа байхгүй юу. За ингэснээрээ бидэнд хэрэгцээтэй байгаа тэр бүх одоо шин тэжээлийн асуудлыг бүх эсүүдэд нь хүргэж чадах онцгой нийлмэл найрлагыг одоо сонгож ингээ оруулсан гэсэн үг. 다양한 비타민, 미네랄, 식이섬유, 효소, 파이토케미컬 이렇게 필요한 영양소가 골고루 공급되면 건강한 세포와 이 면역을 유지하는 데 아주 큰 도움이 됩니다. За эслэг болон амин дэм, шим тэжээл, эрдэс, за тэгэнгүүтээ үр хөвөр бүх юм орж байгаа. За эндгээр зүйлүүд нь эрүүл эсийг бий болгохоос гадна дархлааг хүчтэй болгоно гэсэн үг. Өрсөн сэргийлэх бүхий л одоо эрүүл байдлыг бий болгоно гэсэн үг. 네, 산삼배양근, 미강 발효 분말, 버섯 균사체 등이 들어있어서 해밀리 헬스의 핵심 원료가 들어있어서 영양과 면역을 고려했습니다. За энэ зэрлэг хүн орхиодын одоо хоолнд хүн орхиодын тэр өсвөрлсөн үндэс байхаас гадна эсгсэн будааны хэвэг мөөгний ханд за хар будаа гэдэг одоо тэр хоргоожүүлдэг тэр баялаг үнэт дархлааны эс болон бүх эсүүдийг хүчрхэгжүүлдэг тэр найрлагууд нь орсон гэсэн үг юм. 네, 이렇게 좋은 영양을 섭취를 했을 때 잘 소화되고 흡수되는 것이 굉장히 중요하죠. За мэдээж ийм сайхан үнэтэй найрлагатай за тэгээд ийм их боломжтой шин тэжээлийг авахтаа энэ нь сайн шингэдэг байх нь чухал байхгүй юу? 네, 암 환자분들은 항암 치료나 뭐 이런 그 치료 중에 식욕이 떨어지고 소화 기능도 굉장히 약해져서 많이 드시고 싶어도 많이 드시기가 어렵고 또 소화가 잘 안 되는 경우가 많아서 소화 흡수가 굉장히 중요합니다. Хамтран өвчтөн хүмүүст ялангуяа энэ хоолны дуршид буурах, за гидс орчны үйл ажиллагаа алдагдах, за их идмээр байсан ч идэж чадахгүй байхын бэрхшээлүүд тулгарч байгаа байхгүй юу. За тийм учраас одоо энийг шийдэж өгөх давхрын бүтээгдэхүүн байдаг. 예, 그래서 효소한 제품을 꼭 함께 권해드리는데요. 소화 흡수가 잘 되고 또 이 발효 원료를 사용을 해서 소화의 부담을 줄여주고 또 우리 몸의 건강한 신진대사가 되게 도와줍니다. За хамтран өвчтөн хүмүүст энийг одоо зөвлөдөг шалтгаан нь энэ эсгэх одоо фермент маягаар бүрдүүлсэн энэ найрлага учраас ямар нэгэн одоо гидс орчинд дарамтгүйгээр маш сайн тогтворжуулж сэргээж шингэж чаддаг ийм бүтээгдэхүүн ялангуяа энэ чинь хоол боловсруулах тийм ээ за эдгээр идэж чадахгүй байгаа тэр зүйлүүдийг нь илүү идэж чадах тэр боломжтой болгох тэр бүх арга хэмжээг нь авч ирж байгаа юм. 네, 흡수된 영양이 가장 먼저 좋은 영향을 끼치는 곳이 바로 장입니다. За хэрвээ шим тэжээл таны одоо биед организмд шингэж эхэллээ гэвэл хамгийн түрүү нөлөө авах хэсэг бол энэ гидс орчин.
면역세포의 약 70%가 장에 존재한다고 얘기했죠. 예. Дархлааны эсийн одоо 70% орчим нь одоо энэ гидс орчинд боловсруулагдж идэг оршин байдгаа гэж бид нар сурсан шүү дээ. 예. 장이 단순히 소화만 시키는 것이 아니라 면역의 중심입니다. Гидс одоо орчны үйл ажиллагаа бол зүгээр л одоо хоолунд боловсруулдаг орчин бус эн чинь бас дархлааны системийн одоо төв хэсэг байгаа байхгүй юу? 예, 장이 건강해야 영양 흡수가 잘 되고 유익균과 유해균의 균형도 잘 유지됩니다. За дархлаа гидс орчин сайн байж дархлаа сайн байх нь байна. Гидс орчин сайн байж одоо тэр ашиг бактерийн тэнцвэртэй байдал тийм ээ бий болно гэсэн үг. 예, 면역력과도 관계가 있어서 전반적인 건강 관리에 장이 아주 중요합니다. Тэгэхээр энэ дархлааны системгээ зохицуулахын тулд энэ гидс орчны энэ ашиг бактери болон эрүүл мэнд нь маш чухал үүрэгтэй байгаа байхгүй нөлөөлдөг гэсэн үг. 예, 프로바이오틱스가 장 내 유익균을 늘리고 유해균의 증식을 억제하고 장 내 환경을 건강하게 유지하고 장 점막도 건강해집니다. За энэ сүм хүчлийн ашигтай бактери нь маш олон одоо ашиг бактерийн үйл ажиллагааг сайжруулахаас гадна ашиггүй бактериудыг хориглох, дарамтлах, устгах, тэнцвэржүүлэх. За ялангуяа гидсний орчны тэр салт бүрхөвчүүдийг ялангуяа эрүүл байлгах хүчтэй болгох тэр бүрхөвчийн эсийн үйл ажиллагаа нь маш сайн дэмжлэг болдог байна. 예, 항암이나 방사선 치료 받는 분들이 장내 환경이 쉽게 무너지기 때문에 장 건강을 잘 함께 관리해야 합니다. За тэгэхээр одоо энэ хим эмчилгээ хийлгэж туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн хувьд энэ гидс орчны үйл ажиллагаа үнэхээр одоо сүрдэг. Тийм учраас одоо энэ ашиг бактериар дамжуулаад буцаага сэргээх, эрүүжүүлэх одоо энэ хүн төлжүүлэх ажлыг хийдэг байна. 예, 장에서 훈련된 그런 면역세포들이 암세포를 더 잘 공격하게 도와주는 제품이 바로 이뮨푸드 맥스죠. За тэгээд одоо гидс орчны тэр дархлааны эсүүд бусад эдгэрхтэй системд үйл ажиллагаагаа явуулах ялангуяа дархлааны энэ эс маань хамтран эс рүү довтлох ажлыг сайн хийхэд тусалдаг хүч нь энэ иммунд юм аа. 예, 아까 암세포를 가장 먼저 발견하면 공격하는 면역세포가 NK 세포라고 했습니다. Сая одоо бие организмд хамтран эс үүслээл бол хамгийн түрүүнд дайрдаг эс нь NKS гэж бид нар сая сонссон шүү дээ. 예, NK 세포는 내추럴 킬러 세포라고 해서 암세포를 에워싸서 구멍을 내서 사살을 합니다. Тэгэхээр энэ NKS чинь тэр юг хамтран эсийг ингээд бүрхүүл үүсгэж жагаад тэгээ ингээ айж маажмаар одоо өчл төрөгч болгож байгаа юм шиг боомлж ингэж устгадаг байх нь л дээ. 해밀리 헬스의 면역 특허 원료가 미강 발효 분말입니다. За тэгэхээр энэ Хемлигийн одоо шинжилгээ лабораторид одоо патентлэгдсэн нэгэн арга. Энэ бол дандаа эсгэх аргаар одоо альва тэр найрлагыг хүчрхэгжүүлэн гаргаж авдаг. 예, 잠자는 세포를 깨워서 일하게 합니다. За өөрөөр хэлбэл ийм найрлага нь нөгөө унтаа байдалд орсон байгаа эсүүдийг асаадаг, сэргийж тэгээд ажилд нь оруулдаг байна. 네, 운지버섯, 균사체, 후코이단, 미슬토, 아연 이렇게 면역에 필요한 다양한 성분들이 함께 들어 있어서 정상적인 면역 기능을 유지할 수 있는 데 도움을 줍니다. За энд одоо мистлетийн ханд тийм за дархлаа сайжруулдаг тэрсүүн цайр байна, селен байна, букоидан гэдэг одоо мөөгний одоо бас ийм эсгсэн найрлага нь. Эдгээр нь одоо яг тэр хамтран эсийг устгах эсийн маш хэрэгтэй тэжээл нэг байхгүй юу? 예, 이렇게 면역 환경에 도움을 주는 이 대표적인 이뮨푸드 맥스인데요. 또 하나 중요한 것이 세포를 손상시키는 게 활성산소잖아요. За мөн одоо ингэж хамтран эсийг эсэргүүцэх тэр эсийн нөхцөл орчныг сайжруулж байгаа байхгүй энэ иммунд. Дээрээс нь эсийг одоо хордуулж яадаг юм нөхцөл байдаг, орчин үүсчдэг гэсэн үг. 예,
활성산소로부터 우리 세포를 보호하기 위해서 우리는 휴젠푸드 제품을 예, 꼭 기억하셔야 합니다. За тэгээд одоо их тэр хортой нөхцөлд орохоор өөхөх нь байна те гэмтэх нь шүү дээ. Мутац хэлбэр рүү орох нь. Тэгэхээр тэр хортой нөхцөлд нь оруулахгүй хоргоожуулж өгдөг бүтээгдэхүүн нь энэ фьюжен фуд буюу хоргоожуулагч гэхгүй юу? Энийг та бүхэн санаж өгөөрэй. 휴젠푸드는 식물 영양소와 셀레늄, 항산화 성분이 이렇게 가득해서 세포를 보호하고 이제 세포가 정상적인 세포 기능을 할 수 있도록 예, 도움을 주는 제품입니다. Фьюжен фуд хоргоожуулагчийн бүтээгдэхүүн эсийн нөгөө яг амьдрах тэр орчин нөхцөлийг хортой болцсон байвал тэрийг нь шууд одоо өөрчилж өгч байгаа шүлтлэг хүчлэг байсан шүлтлэг болгох юм уу тийм ээ. За энэ үед яа гэхээр мөн нөгөө эсүүд маань ажиллагаан сэргээд ирэх нь шүү дээ. 이렇게 산삼배양근 생식으로는 좋은 영양을 공급하고 또 효소환으로는 소화 흡수를 잘 되게 돕죠. За ингэж одоо хүн орхиодын зэрлэг үндэстэй хоолоороо за тэр юу эсүүдээ сэргээж тишин тижээлэр өгөх нь байна. Дээрээс нь гидс орчныхаа үйл ажиллагааг тэр ферментээр сайхан өмчлөөд сэргээх нь байна. 예, 유산균으로는 장 환경을 좋게 하면서도 또 장에 있는 면역세포를 잘 훈련을 시키죠. За ашигт бактериараа болохоор гидс орчны үйл ажиллагааг сэргээж өгөх нь мөн одоо тэр дархлааны эсрэг боловсрож байгаа орчин учраас тэрийг илүү хүчтэй болгох нь. 이뮨푸드는 면역을 활성화시켜주고 또 휴젠푸드는 세포를 보호합니다. За ингээд иммун дээр болохоор нөгөө эсүүдээ ажиллагаанд оруулж унтарсан мэт те сэрэх нь байна, цэцэлж өгөх нь байна, хүч хөгжүүлэх нь байна, хоргоожуулагч буюу фьюжен фуд дээр болохоор одоо энэ идэвхтэй болцсон хортой нөхцлөөс нь хамгаалж одоо орчин нөхцөл нь өөрчилж өгөх нь. 히밀리 헬스는 이렇게 DNA 시스템으로 해서 영양 면역 이 솔루션을 예, 제공합니다. За ингээд Family эрүүл мэндийн энэ одоо бүтээгдэхүүн нь DNA буюу одоо 3 үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлж чадах ийм шийдлийг бий болгоцсон байгаа байхгүй бүтээгдэхүүнүүдэд. 네. 뒤에 좀 내용이 있기는 한데요. 요 정도로 일단은 오늘 교육은 마무리를 예, 하겠습니다. 공유 중지하겠습니다. За ард нь бас ингээд сэдвүүд байгаа. Ямар ч энэ хүртэл ингээд дуусгая. За тэгээ бид дэлгэцийг хураая. 네, 그럼 다음 주에 화요일 날 뵙겠습니다. За тэгвэл дараагийн 7 өдрийн 7 сарын 7-ны өдрөө тий. За тэр өдөр дахин хичээлээр уулзцгаая. Баярлалаа. 수고하셨습니다. 수고하셨습니다. 감사합니다. 감사합니다. 고맙습니다.